Босфорын хоол. Туркийн Истанбул хотын тэг дундуур урсах Босфорын хоолойг хүмүүс хамгийн сайн мэдэх баг. Аз, Европ төвийг тусгаарлан оршдог гэж ярьдаг хэдий ч нутгийн иргэд Босфорын хоолой Аз, Европ төвийг холбодог гэж хэлэх дуртай. 32 км урт үргэлжилдэг Босфорын хоолой хар тэнгисийг Мармарын тэнгистэй холбоно. Дунджаар 60 метрийн гүнтэй энэ хоолой хамгийн нарийн хэсэгтээ 500 м бол өргөн хэсэгтээ 3 км хүртэл үргэлжилдэг. Босфорын хоолойгоор усан онгоцоор тойр хаялал хугацаанаас шалтгаалan нэг хүний 12-оос 25 лир буюу ойролцоогоор 10-аас 20 мянган төгрөгийн үнэтэй. Жилдээ 48 мянган хөлөг дайран өнгөрдөг энэ хоолойг эртний грекийн домогт гардаг йогийн төвхтэй холбон Босфорос буюу үхрийн жим гэж грекээр нэрлэжээ. Европ талд барьлах эргийн байшингууд нь Босфорын хоолой бас нэгэн илэрхийлэл. Аль эрт Османы эзэнт гүрний үед барьж байгуулсан энэ байшингуудаас өнөөдөр 400 орчим нь үлдэж хоцорсон байна. Түүхийн хуудас суулгын зэрэгцээ байршны хувьд онцгой учраас эдгээр байшингийн зарим нь бүр 180 сая еврогийн үн хүрхэн бий. Топкапи ордон. Османы эзэнт гүрний 624 жилийн хаанчлалын дийлэнх нь буюу 400 гаруй жилийг Османы султанууд энэ ордонд өнгөрүүлсэн. Тэмч учраас энэ ордон орчин үед үлдэж хоцорсон хамгийн том хэмжээтэй хамгийн эртний байгууламж юм. Энгийн үед дунджаар 5000 гаруй оршин суугч байдаг байсан энэ ордонд баяр ёслолын үеэр 2 дахин их хүн цугладаг байжээ. Зөвхөн эзэн хаадын амьдардаг байсан харайн буюу хорой дэх хэсэгт 400 орчим өрөө таслага, 9 хамаам, 2 сүм, 1 имлэг бий. Нэгэн цагт их сургууль, имлэг, сүм, төрийн зөвлөл, шүүх танхим хүртэл байдаг байсан Топкапи ордон 1924 онд орчин цагийн Туркийг үндэслэх чигддэг Ататүркийн тушаалаар гадаад хотуудын жуулчдад зориулсан музей болсон байна. Хөхсүм. Истанбулд очсон хүн бүрийн заавал үзэх ёстой газрын нэг бол Хөхсүм юм. Таазан дээрх чимэглэлийн цэнхэр өмнөөс бол жуулчид өгсөн энэ нэрийг орон нутгийн иргэд ашигладаггүй. Харин тэд зөвхөн Султан Ахмедийн сүмэл гэж дууддаг. Дөнгөж 19 настайдаа сүмийг өрөх тушаал өгсөн Султан Ахмед Османы эзэнт гүрний олон хүний дургуйслыг төрүүлж өжээ. Учир нь тухайн үед султанууд сүм барихдаа дайнаас олсон мөнгөө ашигладаг байсан бол Султан Ахмед Перстэй хийсэн тулаанд амжилт олоогүй учраас төрийн сангаас сүм барих зарлыг гаргах тушаал өгсөн гэдэг. Хэдий ард түмэн дургуйцж байсан ч гэсэн сүмийн барилгын ажил 1609 онд эхэлж алдарт Ая София сүмийн эсрэг талд нь барьжээ. Топкапи ордны баримт бичиг дурдсанаар сүмийн нээлтийн ёслолыг 1617 онд хийж байсан байна. Хамгийн гонигтай нь сүм баригдаж дууснаас ердөө хэдхэн сарын дараа Султан Ахмед таалал төгсөж түүнийг сүмийн ойролцоо нутаглуулжээ. Султан өөрийгөө өвөг эцгийнхээ нэгэн адил агуу удам залгамжлагч гэдгийг батлан харуулахын тулд энэхүү сүмийг байгуулсан гэж үзэх бөгөөд байгууламжийн нийт зардал тухайн үеийн 180 сая мөнгөн зоостой тэнцдэг. Египт зах буюу Spice Bazaar. Алт мөнгөн мэдлэл, үнэт чулуугаар уралсан гоёл чимэглэл, дээрээс нь эрдэнэс мэт харагдах өнгө алилуулан өрсөн амттан бүгдээрээ нийлээд 1660-ад оны үед өргөцсөн шин сүмийн нэг хэсэг болох Spice Bazaar-ын илэрхийлэл юм. Жуулчдыг татах шийдтэй энэ газарт 85 лангуу ажиллах бөгөөд бүгдээрээ өөрийн гэсэн онцлогтой. Хатаасан жимс ногоо, зүгийн бал, самар, загсны төрс хүртэл энд бий. Ер нь эндээс жуулчид идэж болдог бэлэг дурсгалын зүйлсийг худалдан авдаг аж. Туркээр Месир Чарсиси буюу Египт зах гэж нэрлсэн энэ газрыг анх Египтээс оруулж ирсэн бараа бүтээгдэхүүний татвараас цуглуулсан мөнгөөр барьж өжээ. Хамгийн гайхалтай нь Хятадаас эхлээд энтхийг Персээр дамжин өнгөрдөг байсан торгоны замаар бараа тээвэрлэх наймаачдын эцсийн зогсоол нь энэ зах болж байсан түүхтэй. 100 гаруй жилийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байгаа кофений брендийн дэлгүүр хүртэл энд байрладаг учраас амтнаас гадна гал тогооны хэрэгсэл бас зардаг болсон байна. Ağında kız bağladı biz gel ay kov koydum ye ben sana böyle koydum ye koydum ye ben sana koydum ye. Симулятор. Истанбул хотод танилцах аяллаа нэг хэсэг нь дэлхийн шилдэг нислэгийн компани болох Turkish Airlines-ын нислэгийн сургалтын төв байлаа. 1994 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн энэ төвд Turkish Airlines-ын 4000 гаруй нисгэгч инженер техникийн ажилтнууд болон 8000 гаруй үйлчилгээний ажилтнууд суралцсан, одоо ч байна суралцсаар байгаа.
15600 м2 талбай хамран байрлах энэ сургалтын төв технологийн дэвшилтэд 21 симулятор байх бөгөөд нэг удаад 800 ажилтныг сургах хүчин чадалтай. Boeing 737, 777, Airbus A320, A330, 40 зэрэг олон улсын чиглэл нислэг онгоцнуудын нислэгийн бүхээг зорчигчийн кабин бүрийг энд симулятор болгон байршуулжээ. Онгоцны бүхээ гэхэд цаг агаарын ямар ч нөхцөлийг бүрдүүлж дэлхийн аль ч нисэх буудлуудыг харуулж чадна. Нисэх буудлууд тухайн цаг мөчид ямар байна тэр нөхцөлийг хүртэл бүрдүүлэх чадaltaй. Ингээд мантай үед цастай нөхцөлд утаатай буудалд хэрхэн буух бүхэл туршлагыг нисгэгчид ямар нэгэн эрсдэлгүйгээр симулятор дотор суралцсан. Нисгэгчийн бүхээгнээс гараад үед Boeing 737 400 онгоцны кабинд орсон юм. Энд осны нөхцөл бүрдүүлж нислэгийн багийнхан хэрхэн ажиллаж зуршигчдыг аюулгүй болоод суралт хийдэг талаар бидэнд сонирхолсон юм. Doco 1981 онд Австрид байгуулагдсан Doco компани 2007 онд Turkish Airlines-тай хувь нийлүүлсэн Turkish Doco компанийг байгуулжээ. Тухайн үед онгоцны хоолны үйлчлэгэнд хэрэглэгчид 49% сэтгэл ханамжтай байдаг байсан бол шинэ компани үйлчлэгээ нэвтрүүлснээс ердөө 9 сарын дараа хэрэглэгчдийн сэтгэл ханамж 98% болж өссөн гэдэг. Харин өнөөдөр энэ компани өдөртөө олон улсын болон дотоодын нислэгийн 60 компани 200 мянган гаруй хоолыг бэлтгэж байна. Өдөр бүр шинэ зарчмыг баримталж өндөр чадвартай тогоочноор ажилладаг энэ хоолны үйлдвэр ариун цэврийг дэд зэрэгээр сахих бөгөөд гадны хүмүүсийг нэвтрүүлэх хэсэг нь тунцрах. Хэрэглэгчдийг нэгдүгээр тавих учраас бид зөвхөн хүйтэн зуучны тасгаар нэвтэрч хүргэлтийн хэсэгт очиод энэ үйлдвэрээр аялал маань өндөрсөн юм. Жилдээ 232 мянган нислэгийн 65 сая гаруй хоолыг үйлдвэрлэдэг Doco 2016 онд бизнес английн кейтерингээр дэлхийд нэгдүгээр дэвшигдсэн. Онгоцны зуршигчдын хоол үйлдвэрлэхээс гадна энэ компани Европын нэгдүгээр зэрэглэлийн бизнес лонжийн үйл ажиллагааг хариуцдаг. Ататүркийн нисэх буудалд барьлах Европын нэгдүгээр зэрэглэлийн бизнес лонж 2 давхар бөгөөд 5900 м2 талбайг эзэлнэ. Энд зорчигчид шүршүрт орж, утасгүй интернет ашиглаж, уулзалтын өрөөнд хуралдаж, олон улсын сонин сэтгүүлээс сонгон уншиж болох бөгөөд өргөн сонголттой хоолундаар үйлчлүүлнэ. Нэг ч хугацаанд 1000 гаруй хүн зэрэг үйлчлэх чадaltaй энэ лонжи аятайхан шийдлийнхэн нэг нь дээд доо давхарт байрлах өөрөө ая тоглох 2 төвлөлтөй хуурна байна. Төвлөр хуурын намынхан ая тэнд иршиглэж явахад энэ цугаад интернет ашиглаж тийшээ очиж хоол идэж болно. Номын сан, саунд, дэлгэцийн гольф, бильярд, консерт, бүр кино театр хүртэл энд бий. Урт нислэгийнхээ өмнө тухлах хамгийн тохиромжтой газар яа харахгүй энэ. Senin gönlün haram tatlım, benim gönlüm peyveyran. Lale, güzel lale.